Өнөөдрийн хувьд бол бид нар баасан гарагт та нарт сонирхолтой урлаг уран сайхантай холбоотой сонирхолтой зүйлүүдийг ярьж өгч байгаа. Өнөөдрийн сонсдог урлаг нэвтрүүлгийнхаа сонирхолтой жагсаалтаараа хэдүүлээ юуг сонсох вэ гэвэл хэрэг бид нар өнгөрсөн үед амьдарч байсан бол яг ямар гэчийн үс зүстэй байх байсан бэ гэдэг тухай ярилцсанаа. За Жишээлбэл Эртний Египтийн хатан гэхээр бидний хувьд бол шууд толгойд Клеопатра орж ирдэг. За Элизабет Тейлор орж ирдэг гэсэн үг. За энэ хатан тэгш тайралтай тас хар устэйгээр дүрслэгддэг. яг үнэ. Тэгвэл Эртний Египтэд энэ төрлийн ус эсвэл хиймэл усыг зөвхөн их стэцүүд буюу дээд зэнданыхны л хэв маяг мод нь байсан юм лээ. За Баячууд нь илүү урт устай бүр баян байх тусмаа буюу хатад гүнж ханхуу нар бүр урт ус зүүж ургуулж үсээ элдв чимэглэлээр гойдог байсан бол дундад давхаргын хүмүүс ус багтай. За боолууд бол бүр бүгдээрээ өсгөө халдсан байдаг байсан. Тий. За хуучны хаант улсад пенту ус модонд ордог байсан бол шинэ хаант улсад нь усны цагаар илүү бүтээлж болж бүржээлгдэг элдв юм зүүдэг болсон. За шинэ хаант улсын үед эмэгтэйчүүд илүү урт устай болсон. Он цагийн талаар илүү ойлгомжтой болгоё гэх юм бол Клеопатрагийн хувьд хуучин шинэ хаант улсуудын араас залгасан хаант улсын хатан. Хэрвээ энэ үед буюу нийтийн тоотлоос өмнөх 51-ээс 30 онд та амьдарч байсан бол баян бол дундаж урттай устай их стэц судмөр хүртэл тайрмал духан дээр чолктой бас чолк манчаг гэж байна шүү. Ийм үстэй байх байжээ. Харин боолын зайн төрсөн бол халдсан байхаас өөр ямар ч арга байхгүй. Та эрэгтэй байна уу, эмэгтэй байна. Падлиж байхгүй зүгээр ш. Халдсан таваргаж яваа. Ир эмгүүл халдсан юм уу? Боолол. Боо штэ та. За. Ийм тайрмал усны эмэгтэйчүүдийн дунд их модонд орж байсан. Гэхдээ сахил санаар хүртсэн ариун эрэгтэйг ийм үстэй байхыг нь зөвшөөрдөг байсан гэж шүү. Хэрв лам байх юм бол үсээ тэр эмэгтэйчүүдийн шиг болгож болдог байсан. Харин эрэгтэй хөхөд толгойнхаа нэг талыг таллаж хусаад нөгөө талаа урт ургуулдаг байсан бол охид ард талаасаа хүзүү хүртлээр тайраад толгойнхоо хоёр талаар мөрөө хүртэл унжуулдаг байсан. За энэ бол яг кинон дээр айгүй тодорхой харагддаг. Нэг талаа өсгөө, нэг талаа ингээ ургуулад тэр тал руугаа ингээ унжуулад сүлжсэн ийм банднар. За нэг бол хойдол нь өсгөө мөртлөө яг ингээ хоёр хажуудлынх нь өсний юм урт ургацсан охтууд эднэр кинонууд дээр бол бас судалгаа сайтай л гэдэг юм байна да. Яг тэгж гарсан байх шүү. Би гэдэг айгүй том болтлоо Египтийг Африкт байдаг гэж юусоо мэддэггүй байсан шүү. Европын улс гэж боддог байсан. Үгүй Азийн улс гэж. Аз гэж боддог байсан. Араб одоо ойрхон дорнодын улс гэж боддог байсан байхгүй юу? Тэгээд нилээн хойно Африк гэж мэдсэн шүү дээ байхгүй юу? За Эртний Грект урт ус их модонд ордог байсан гинэ. Гэхдээ эртний сурвалж бичгүүд дээр тэмдэглэгдэн үлдснээр эмэгтэйчүүд төрөлхийн буржгар үстэй байдаг учраас ар залахгүй тулд одоо сүлждэг байсан юм байна. За харин Спарта дайчид нь үсээ богино байлгадаг байсан. За энхийн цагт үсээ таавар ургуулдагч, аян дайны цагт үсээ толийлгаж одоо ёстой нөгөө жимбилгэн гэж ярьдаг штэ тий. Зүгээр жимбилгээд дүрмт одоо нөгөө цэрэг хувцаа өмссөн одоо яг ёстой нэг цэрэг хүншгэл цэгцтэй цэмцгэр харагдахыг илүүд үздэг байсан юм байна. За бүр Спарта дайчид аян дайнд явахынхаа өмнө яг одоо бид нар нөгөө нэг шоу цэнгэнд одоо явахдаа гангалдаг шиг бүр ингээд үнэхээр ингээд өөрийгөө аюус гангалдаг байсан. Яагаад тэгдэг байсан гэсэн чинь тулааны талбарт өвхөж магадгүй учраас нөгөө ертөнцид цэвэр цэмцгэр царайлаг сайхан очих нь нэр төр яриг цэгцгүй муухай өвх нь муу ёр гэж үздэг байсан гинэ. Гэхдээ ер нь ч гэсэн ингээд би миний өмнөөс яг ингээд ижлэхэн зэгцээсэн нөхдүүд дайрвал миний сэтгэл зүйч гэсэн нөлөөлнө. Эдэн авсаасан юмнуудын үед би ч гэсэн адилхан үзүүл үзнэ л гэж бодсон шүү дээ. Тэгэхэд урдаас ч нэг яг ингээд нэг шатрын өв шиг баахан адилхан юмнууд урдаас дайрах бол аюултай л да бас. Сэтгэл зүйд ч нөлөөлдөг байсан баг. Магадгүй. Спарта эмэгтэйчүүд үсээ урт ургуулагч толгой дээр цагаан даваг бол өстой майк зүүдэг байсан. Одоо нэг юм гоё баг урлагийн бүтээл болгож зүүдэг байсан. За Плутогийн бичиж үлдээснээр эмэгтэйчүүд нас бие бүрэн боловсрох үед нь хүчээр авч суудаг уламжлал байсан гинэ. Нас бие түрээгүй охтыг биш шүү. Нас биег үүссэн эмэгтэйчүүдийг хүчээр авсны дараа хурмын гэрч гэх эмэгтэй үсийг нь хяргаад эрэхтэй одоо нүмерэг сандаал өмсгөөд хүний ихнэр болсныг нь зарладаг байсан гэж бичиж үлдээсэн байна. За огтолж авчгаад үсээ тайрчдаг. Яг үнэ.
За, ёстой. Энэ бол аюу тийм сонирхол уламжлал санагцсан. За, нийтийн тооллын өмнөх 5 дугаар зууны үеийн Афинд хэрвээ бүгдээрээ амьдарч байсан бол эмэгтэйчүүд хүнтэй суулаад бол үсээ хэргуулах нь штэ тий. Тийм байна. За, харин хүнтэй суугаагүй нь бол үсээ урт ургуулж, титэм хэлбэртэй болгож, засуулж янзлуулдаг гэсэн. Яг ингээд үсээ шүлжээд ингээ ороочдөг штэ. Ингээ толгойгоо ороод ийм титэм хэлбэртэй болгодог. Хэрвээ ийм үстэй эмэгтэй бол гэрлээгүйгээр шууд ойлгох нь тий. Үсээ хэргуулсан л бол энэ гэр бүл болцсон юм байна. За, харин эмэгтэйчүүд зэрэг зэнданаас хамаарч титэм хэлбэртэй болгож сүлжиж янзалсан үсэндээ алтан эсвэл арьсан зүйлт чимэг зүүдэг байсан гинэ. За бас тэр дээр үед одоо грек эмэгтэйчүүд бараа өнгөтэй үсээ цэцэг, зүгийн бал зэрэг ийм байгалийн гаралтай будаг гаргаа авч будаж цайруулдаг байсан гэж байна бас. Ер нь грекүүд чинь баг бүгдээр хар үстэй шүү дээ тий. Ер нь л нэг дээд л харагддаг. Бараанда үстэй. За одоо яг чи энэ зургийг харж байна уу? Манай найруулагч өгсөн байгаа зургийг. За. За тэр нөгөө эмэгтэй болол хамаагүй. Энэ баримл байгааз. Энэ баримл дээр гүйж байгаа эмэгтэйгийн нэг хөх нь ил гарцсан байгааз. Тийм байна. Энэ анхны олимпиадын дараагаар эмэгтэйчүүдэд зориулсан тусгай гүйлт болдог байсан. За. Зөвхөн эмэгтэй. Хүнтэй суугаагүй одоо онгон эмэгтэйчүүд гэж байгаа шүү. Бүрүү. Ингэж уралддаг байсан. За тэгээ эдгээр бол нэг хөх нь ийм хувцастайгаар ингэж уралдаад тэгээд тэр нөгөө нэг аваргын титэм одоо тэр нөгөө нэг ийм нэг лаврын навчаар титэм хийдэг штэ. Тэр лаврын навчин титмийг авч өмссөн эмэгтэй нь бүтэн шарын билүү, тал шарын билүү махаар шагнуулдаг байсан. Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан ийм уралдаан бас олимпиад байсан байгаа шүү. Тийм байна. За. Тэр хүүхний баримл байна. Би бол хараад өмнө орчуулж ирсэн учраас хараад мэдлээ. За таны мэдээлэл. За тэгвэл хэрв та нийтийн тооллын өмнөх баруун Европт амьдардаг селтикүүд гэж байсан. За тэд цуг амьдарч байсан бол тий ширэлдэж тослогдсон толгой явж байх байсан гинэ. За. Ер нь яг үсийг нэг актер тэгж тордод додомдод байхгүй нэг актер байсан байна. Их сексэс нөхрөл зогсож байна. За. Гэхдээ селтчүүд үсээ байгаагаас илүү цайвар болгохын тулд нар салхинд их явдаг байж гинэ. Юмар боод моон гэж байхгүй нэ шүү дээ тийм үү. Тэгжээж л илүү гандаах юм байна. Нэгэсэндээ будаж шуугтаж цайруулж чадахгүйгээс хойш нар салхинд гандаасан үсээрээ гангардаг модтой байж гинэ. Аль их л цайвар байх юм бол модны явах нь шүү. Тийм байна. Би одоо очвол жинхэнэ модны гарах. За. Гэхдээ үе үсээ угаахта нэмбэгтэй усаар угаадаг байсан учраас үс нь маш хатуу хуурай байдаг байсан гинэ. Чаавас нөгөө ширэлцсэн үс нь дээр нь хатуу болохлээр яах юм бэ? Үе гэж шүү. Үсийг үе л угаана. Түүнээс үргэлж угаана гэж бол байхгүй байна. Египт грек шиг тогтсон хэв маяг загвар байгаагүй ч селтчүүд цайвар үстэй байх нь нийгмийн гарал угсаалыг тодорхойлдог гэж үздэг байсан гинэ. За. Хэрвээ бид нар энэ үед баруун Европт селтчүүд болж төрсөн бол ширэлцсэн хатуу үсээ эр эмгүү сүлжээд явж байх байсан. За сүлжсэн үсэндээ харин чулуу тогтоож хангалдаг байсан гинэ. Бүрүү. Зөө. Ямар сони те? Харин тий. Чулуу хийж байгаа сүлжчих юм байна шүү дээ. Тийм л юм шиг байна. Харин баян селтчүүд сахлаа ургуулдаг байсан. За. Хоёр азрынхаа сахлыг хусдагч хүн хонхорхоо дээрээ амыг нь хаах хүртэл ийм сахал ургуулсан залууг хамгийн царайлаг дачаангуу бие бэл бинчэнтэй тооцдог байж гинэ. Яг энэ хэсгээр Гитлер шиг сахал. Яа мангар. Амаатл ургуулдаг шүү дээ. Мардсан юм шүү дээ энэ ч доо. Йоо. За годомжинд ам нь харагдахгүй сахалтай залуу зөрүүл автоматар баян гэж боддог байсан гинэ. За селт байсан бол ерөөсөө за одоо энэ нэг зураг байна да тий. Амаа ер нь харагдуулахгүй сахалтай байх юм бол жинхэнэ баян гар байх нь. Энэ бол ядуу гар байна шүү дээ. Ам нь харагдчих тий. Үс бол байна. Энэ баян гар байна. Энэ баян гар байна. Тийм үү? Тийм байна. За. Ийм сонирхолтой нөхдүүд байсан байгаа эдгээр. Тэгээ яг энэ селтчүүдийн тухай нэлээд олон домог юунууд байдаг л да. Тэгээд домгууд дээр бол эднэрийг дандаа хар үстэйгээр төрсөлдсөн байгаа гэдэг шүү дээ. За
Викингуудын тухай үлгэр, домог, кино, ном зохиолол зөндөө байдгаа. Эвэртэй дуулга өмсөөд, үс сахлаа ургуулад, хооронд нь холбож сүлжих нь бол викинг дайчдын гол мод байсан. За бидний сайн мэдгээр хөөрхөн Google-ийн киноч байдаг. Нэг юм эвэртэй малгай өмсчээд яваад байдаг. Тэгэнгүүтээ нөгөө Францын нөгөө том амартай жүжигчин чинь хэн блэ? Тэрний нэг тоглосон бас викингуудын тухай кино байдаг ш нэг. Энэ хоёр ч нөгөө нэг шидтэй ус уучдаг шүү дээ. Тэгээд амар хурд мурдтай болчдөг. Тэр нөхдүүд. Яг үнэ. Жерар Депардэ. Яг үнэ. Депардэгийн тоглосон. За хажуу хавийнхаа орнууд руу аян дайнаар их явдаг байсан болохоор викинг дайчдыг их бохир заван гэсэн юм нийтлэг ойлголт байдаг юм байна л да. Гэтэл археологийн олдврууд огт өөр дур зургийг бүтээдэг. Скандинавын орнуудаар 8-аас 11-р зууны үед амьдарч байсан энэ халуун цустай том биетэй дайчид сам сахал зулгаач зэргийг өстой зэгсэн сайн хэрэгэлдэг байсан гэж шүү. За түүхч Джон Валлингфордын бичснээр викингүүд өдөр бүр үсээ самнаж амаа угаахаас гадна бямб гарагт нэг удаа усанд орж хувц цунраач тогтмол засал сэлбэж өмсдөг байсан. Бүр 7 хоногт усанд ордог өдөртөө. Тухайн үед хамгийн ариун цэвэрч нөхдүүд байсан юм шиг. Тийм байгаа өстэй. Тэгснээ викингүүд үс сахлаа маш их гангал засгаас гадна урт ургуулсан сахлаа цайруулж боддог байсан бас. За одоо таны саяны ярьсан тэр селтчүүдтэй харьцуулахад бол нөгөө арай хойш үеийн хүмүүс болохоор будаг шунхны асуудалч бас тийм боломжийн байсан байгаа. Зулаа эсгээ сүлжээд арт хэсгийн урт үсээ бол сул тавьдаг байсан. За энэ нь болохоор дайн тулааны үед урт үсийг одоо нүдрүүгөө оруулах гэсэн зорилготой байсан гэж түүхчид бол бичсэн байт юм байна. За тэгэхээр энэ үед төрөөд англи францчуудыг өмдөнд нь шээс алдуулсан хүчрхэг дайчид болсон бол чухмал одоо үс зүсээ толдож янзалсан жигтэйгэн цэвэрч нөхдүүд л байхасан байна шүү дээ, тий? Зэмби амтан байгаа. Тийм байна. Ер нь энэ викингуудын талаар бид нар викинг гэд цувралаар нь ч мэдэнд викинг гэд цуврал дээр нь бол бас айгүй тийм ухаалаг хүмүүс гардаг штэ. Тэгээ викингуудын бас нэг онцлог гэх юм бол бид нар викингуудыг зөвхөн Англи болон Англиг эзлээд дараа нь Францыг эзлээд одоо энэ Европын хаадуудын бүх дээд өвг нь викингууд гэж үздэг. Ер нь бол харин тэгээд юм байлээ. Гэтэл ахаад дээр нь нэг юм олдсон юу гэхээр одоо тэр Христофор Колумбыг энэтхгээ явна гэж эргүүдж явж байгаа төөрөд Америкт очихоос өмнө викингчууд Гренландаар дамжаад Америкт очисон байсан гэдэг уул мөр нь бол археологийн олдвроор олдсон. Олдсон. Яагаад гэвэл Америкийн уугуулуудын хэрэгэлдэггүй энэ викингчүүдийн хэрэгэлдэг зав болон зэвсгэнүүдийн олдвор олдсон. Тэгэхээр тэнд бол тэ викингчүүд Колумбаас өмнө очисон байсан гэдэг нь бол тов тодорхой. Гэхдээ тэд нар бол колон үүсгээл эзлэн дөрвөнгөдөд аль эсвэл газрын зураг дээр тэмдэглүүлээд энэ шинэ газар нээлээ мэлээ гээгүй учраас энэ эрхийг бол колон болон түүнээс хойших нөхдүүд за тэр байтугай бүр хизээ ойноцсон Америко гэдэг нөхөр бол Америк ТV-г өөрөөр нэрлүүлчихэд цогж яваа шүү дээ. За таны мэдээллийг сонсъё. За чинийхийг чи би одоо дуусаагүй гэж хүлээгээд байсан шүү дээ. За хоёулаа хамтран ажиллаж ярьж байгаа. За тийм. За Улаанбаатар хотод 16 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаар NBL глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байна. За NBL глюкозамин хондротын сульфат гэдгийг чинь би ер нь заавал ингээд настай хүмүүс инээ тэр гээд би битээрээр л уншуулад байна мэн гэд эмзэгдээд байсан ч үгүй юм байна уу энэ чинь. Залуугасаа ч хийх хэрэгтэй байна. Ягаад гэвэл энэ одоо сүүлийн үед нэг үеийн шингэн дутагдaltaч гэдэг юм уу. Нэг бол хөдөлгөөн дутуугаас болоод бид нар ч одоо хар багтаа чинь ингээл гараж марааштай өөр үсрээл хашаа машаа даваад ер нь хураг тугаландаа хүртэл хөд нүцгэнгүүгээд ингээд хөдөлгөөнтэй байж одоо хөдөлгөөн дутагдсантай холбогдлолтойгоор энэ үе мөчний асуудал илүү залуужж байгаа гинэ. Маш их залуужж байгаа. Тийм учраас энэ NBL глюкозамин буюу энэ NBL номер 90 гэж байгаа. Мөн NBL 60 гэж байгаа. Энэ хоёрыг бол одоо яг тохирох шатнд нь бол залуу хүн ч гэсэн хэрэглээд явах хэрэгтэй юм байна. За би өчтөрөөс фитнестэй явж эхэлсэн. Би ч одоо нөгөө энэ NBL-ийн чинь нөгөө эртэйг нууж байгаа штэ тий. Тэгээ би бас нэг 30 минут нэлээд хурдтай гүйлтийн зам дээр нөгөө би халаагаа тэгээд багштай хэлээд фитнесээ багштай би одоо ингээ хадаастаа байгаа нэг хүнийх айхтар хүлэндээ ачаалал өгөхгүйгээр хиймээр юм дасгал хиймээр байна гэдэг өчтөр цээж 3-7
нар хийлээ л дээ. Гэтэ миний хөл 30 минутаас гүйлтийн зам дээр алхсан гэхэд айхтар нөгөө нэг зуных шиг амар хавгнаж мавгнаад янз бүр болсонгүй. Өвдөж мөвдсөнчгүй гайгүй байна. Тэгэхээр би бас энэ бэлийнх юм болоо гэж бодож байна. Ер нь бол. Тэгэхээр чи өнөөдөр нэг бакарагтаад байсан. Уран толгот чинь ирээ. За нэг өдөр хийгээд орчуул гэж тээ. За, глюкозамин хондротын сульфат нь өөрөө мөгөөрсөд шөрмөс үений шингэнд агуулдаг учраас эдгээрийн одоо нөгөө хэвийн байх нөхцөлийг хангаж гэмтсэн үе мөч мөгөөрсийг бол нөхөн сэргээгээд байгаа. Тэгээ ходоодонд бол аюулгүй. Тэгээд чихрийн шижинтэй хүмүүст бас сэргийлэхэд аюулгүй гэсэн байлээ. За, тэгтээ та яг аль бие усных нь эмч төлөөлөгч нартай 77 тэг 4 50 50 гэдэг утсаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 77 тэг 4 50 50. Тэгээд Nobel Mongolia гэж латинаар ч бичсэн болон кириллээр ч бичсэн болон сошиал хаягаар нь орох боломжтой бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа шүү. За, та бүхэн энэ бол эм учраас те хэрэглэхээс өмнө заавал эмийн заавартай нь танилцаарай. За тэгээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар үений үр дүнтэй бэлтмэл N-Bell-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлтөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаагаар N-Bell глюкозамин хондротын сульфат хамтран аялагч байна. Баярлалаа. За чи сая нөгөө нэг юунтай викингүүдтэй хамт англи дээр очсон байсан. Ахаад цаашилж байгаа. За Месоамерикийн үеийн хамгийн хүчрхэг улс байсан Майя улсад төрсэн болвол бид нар эр эмгүй үсээ уртаа ургуулад ардаа нэг боочгоно гинэ. За Майячуудын дунд төрсэн болвол тэгээд битүү алтаар чимэглэх байсан. Вау. За. Энэ бол алтны орон нөө нэг алтан хот мод чи энэ тал байсан гэж үзээд байдаг. Ирчүүд нь үсээ хоёр талаас нь хусаад урт үсээ хойш нь унжуулдаг байсан бол эмэгтэйчүүд харин үсээ шулуухан боож өд хатгадаг байсан. За. Хамгийн аймаар нь ирчүүд нь царайгаа илүү тод харуулж ганган чавин болохын тулд үсээ хусах биш урд талаас нь түлдэг байсан гэж. За. Тэ. Тэгэхээр чи ингээд энэ урд талаас нь ингээд түлхлэр чи энэ дээр чи ингээд нэг юм түлэгдсэн ийм тавсан сорвинууд үлдэн шүү дээ. Харин тийм. За. Амар л харагдуулдаг. Гэхдээ түүхчид Майячуудыг үсээ маш их гангалдаг байсан гэж үздэг. Баячууд нь үсэндээ том дөрвөлжин алтан чимэглэл зүүдэг байсан бол арай ядуухнууд нь үсэндээ тууцч болтгоо зүүдэг байсан гинэ. Ганган нөхдүүд байжаа ер нь. Тийм байна. Хардаг штэ бид нар нөгөө нэг хиний Мел Гибсны Апокалиптаж байна те ингээд ер нь Майячуудтай кинонуудыг харахаар амар зүүцэн те ер нь тийм нөхдүүд гарч идэг штэ. Майя тэр нөгөө нэг юм цэнхэр ингээд нөгөө цухтаагаад байдаг ш нөгөө ихнэр нь ингээд худаг дотор байдаг тэр чинь Индиан уу Майячууд уу? Майячууд бол арай өмнө нь тэрний дараагаар Ацтекууд гэж бас байсан. Тэд нар бол Ацтекууд юм уу? Ер нь бол тийм гэж үздэг. Тэгээд нөгөө сая дэлхийн сүнэн мөнэн гэдэгтэй аюул болдог чинь Майячуудын тоол ингээд тооллыг ингээд тоолоо явуулсан чинь 21 оны 12 сарын 21-нд очиод дууссан. Чулуун дууссан юм шиг байлаа шүү дээ. Дахиад цааш зогссон чулуу байхгүй болсон. Тэгсэн чи гарууд дэлхийс өрөх нь гэж ойлгосон байсан. Одоо тэгээд энэ Майячуудын яг ингээд амьдарч исэн одоо нутаг дэвсгэр гэх юм бол хаанаас хаа хүртлээ дээ? Ер нь Төв Америк тэр чигээрээ. Тийм үү? Мексикээс урагшаага баг боли хүртэл юм болов? За. Тэгэхээр ингээд тэр Никарагуа, Перу, энэ тэр нөхдүүд бүгдээрээ гэсэн үг. За дараагийнх нь одоо нөгөө панк үсэдэг штэ тий. Оройд залаа дээр ингэсэн. За тэр үсэж чинь хөө ингэдэм байна. Махавак гэдэг үсний засалт гинэ гэж нэрлэдэм байна. Америк Индиан уу? За одоо ярьж үгээ заяа. Үсээ хоёр талын ингээ хаалцлаад хусаад дуун тэсгээ ингээ босгож янзалдаг. За энэ стил имиж бол панк рок хөгжмийн урсгал эд хүчээ авсан үед бол маш их мандан бадарсан байдаг штэ тий. Тэгээс өнгөөр тэгэл амар нөгөө сахин манхуу уц өмссөн тий. Жинхэнэ панк рокуд байсан штэ. За тэгвэл энэ Мохавк гэдэг үсний засалт нь яг таны хэлснээр индианчуудаас гаралтай. Индианы Павны омгийнхон нин ялангуяа үсээ ингэж Мохавк засуулснаар толгой дээрээ нэг ивэртэй болсон гэж үздэг байсан гинэ. За 19-р зууны үеийн нэг баримт бичигт дурдгацснаар бол Павничууд үсээ хоёр талаар нь халзалж ингэж хутгаар хусаад дараа нь ингээд амтны өөхтөөс ашиглаж үлдсэн үсээ ингээд ивэр болгон босгодог байсан. Сайхан. Тосоор гэлдчихдэг. Яг үнэ. Одоо нөгөө манайхан гамбирны тосоор тослоод үснэ.
цавцаага болсон явж байдагтай адилхан эднээс чи өөх тослоор ингээ үсээ босгочдаг байсан. За ийм үстэй хүн явж байвал энгийн нэг хүн биш ээ. За харин анчин хүнгээд бусад овог аймгийнх нь бол шууд ойлгоод айж бэргээд зугтдаг байсан. За мэдээж индианчууд болсон одоо мохавк үсэндээ заавал үд татгадаг тий. Тийм. За нэгэнт индиан яригдж байгаа те энэ тохиолдолд бол индианчууд өөрсдөө юугаараа ингэж ялгардаг байсан юм бэ гэхэлэр нэгдүгээрт яг монголчууд шиг бид нар шиг тамхтай байсан байгаа. За тамхтай тэрнгээрээ ялгардаг. Тэр тамгаараа ялгардагаас гадна одоо яг энэ үс урай дуудлага гэдэг штэ тийм. Тэр урай нь өөр өөр байсан. Омог нь өөр юу юугаараа ялгардаг вэ гэвэл омог өөр урай дуудлагатай байсан. Ахаад морины зүсгээд байгаа юм. Би тэрийг сайн ойлгохгүй. Одоо тийм морины зүс чи хаа хамаагүй төрмөрий гэсэн чи ер нь жишээлбэл цагаан толгойтой морьтой овог гэж байсан байгаа. Зөвхөн цагаан толгойтой морь ундаг ч гэдэм үү. Тэр морины зүс гэдгийг би сайн ойлгоогүй ер нь бол. За тэгээд мэдээж тэр нэг юм өөрсдийн газар нутагтай байсан. Тэрийг тэмцэлд булаацалтад хоорондоо байлддаг байсан. Тэгээд энэ үсний цэцэлт бол тэдний хамгийн том одоо юунуудынх нь имиж нь ялгардаг юмнуудынх нь нэг дээр нь шивээс. За. Одоо юу гэдгийг тэгээд нүүрэн дээрээ ийм аяг шиг шивээс байвал би одоо камачи омогч гэдэг юм юу ч гэдгийг те. Хэрвээ би нүүрэн дээрээ ийм нулимс шиг шивээстэй байвал одоо ацелда гэдгийн овог семинол овгийнхан ч гэдэг юм уу. Гэдгээр ингээ ялгардаг байсан гэд бас нэг Америкч яг энэ Америкийн уугуулгуудын талаар уншсан ч. Гэтэ эдгээр амар юм байлаа. Соёл нь үнэхээр гүн байсан юм байлаа. Бид нар зүгээр нэг юм морь унсан зэрлэгүүд гэж бодоод байгаа болохоос дотоод соёл нь бол үнэхээр супер байсан. Эднэрийн өөрсдийнх нь зохиосон бичих хүртэл байгаа. Өөрсдийнх нь бичих хүртэл байгаа. Ахаад эдгээр дотооддоо би буруу санджиж магадгүй шүү. Гэхдээ нэг 60 орчим хэлээр ярьдаг байсан гэж. Бүрөө? Тийм. Өөрсдийн гэсэн хэлтэй байсан гэж ингэж битсэн байсан. Манай нөгөө нэг Баццаггүй тоглосон яг ингээд нөгөө орчуулгын хүртэл ам барьж ингээд орчуулсан гадарчин гэдэг зүүн кино байгаа шүү дээ тий. Цагаан үдгээл тий. Яг тэн дээр чинь яг нөгөө Америкчуу тэгээ тэр одоо үнэхээр гоё кино. Тэр бол миний хүүхэд насны хамгийн гоё кино. Камачи гэж гардаг шүү дээ. Тэр дээр камачи гэж ярьж идэг. Камачигийн адуу ба штэ эдэр гэж ярьж идэг. Тэгээд индиантай өөр мундаг тэр чинь юм нэг 3 кино штэ. Эхлээд тэр нэг цагаан барсын удамч үлөө нэг тим кино. Тэгээд тэр цагаан өд гээд одоо Монгол киноч бас нэг нь тэр цувралуудынх нь нэг нь ингэнлээ штэ. Тэгээд Гойко Мидч гэдэг үлээ те. Гойко Мидч гэж тэр нэг индиан тоглосон гоё залууч нь Гойко Мидч гэдэг залуу байхгүй. Тэр энэ цуврал кинонууд бүгдэнд нь тоглосон байгаа. За. Чингакчук гэдэг нэртэй омгийн толгойлогч гардаг тийм энэ цувралууд байсан. Тэрний бас нэг хэсэг нь бодгож Чингачук ч мөрч гэдэг зохиол дээр гардаг үстэй. Тэрний л ийм цуврал юм байна л да. Тэр цувралуудын нэгийг нь Монголтой хамтарсан энэ манай нөө газарчин чинь юм шиг байлаа шүү дээ. Зөө. Тэр бол өстой миний хүүхэд наснда үзсэн хамгийн гоё яг индиантай өстой гоё кино. Үнэхээр гоё кино. Үнэхээр гоёч залуу тийм. Бурхан мөн. Гоёч кино. За тэгвэл хэдүүлээ буцаад наашилжээ. За. Буцаад Европ төрж ирээд Ромын эзэнт гүрэн оршин тогтнож байсан тухайн үед бид нар ирэх юм болвол үсний засалтууд их олон удаа өөрчлөгдсөөр ирсэн. Үстэй засалт нь тухайн хүний нийгмийн статусыг гол тодорхойлдог ийм зүйл нь байсаар ирсэн юм байна. За жишээ нь боолуудыг эрхчлөөд хүмүүсээс ялгахын тулд үсийг нь хусдаг байсан бол ер нь хаан сагвал боолын үсийг хусдаг байж. Тийм байна. Онгон дагшин эмэгтэйчүүд үсээ сүлжээд ардталтаа ороож тогтоодог байсан гинэ. За. Онгон. Үсээр нь шууд хараад энэ онгон юм байна гэж мэдэх юм байна штэ. За. Ромын бүх найрамдах улсын ихэнх үед эрэгтэйчүүд бараг ялгахгүй шахуу үсний цэцэлтэй байсан бол нийтийн тооллын өмнөх 300 он хавцаагаас үсчин гэдэг мэргэжил бий болсон гэж. За. Одоогоос 2500 жилийн өмнө үсчин гэдэг мэргэжил бий болж байсан байх шүү. За, ингээд үсчин гэдэг мэргэжил гарч ирснээр эмэгтэйчүүд үсээ илүү урт ургуулахаас гадна буржийлгаж, үс нэмж зүүж, хөвсгөр харагдуулдаг болсон гэж байна. Дөнгөж үсчин бий болоход л ийм аюул бий болсон байж тэгэхгүй. За, энэ жишээ нь гладиатор киноны Комодусын ихчийн үсэн дээр харагддаг гэдэг. Тэгдэг штэ Комодусын ихч чинь нөгөө нэг хүнд дурлждаг штэ.
Яг нэг Галатеатр гол Галатеатрт дурладаг нөгөө хүүхэн байна шүү дээ. За. Тэр хүүхний үс чинь нэг гоё үс байдаг шүү дээ. Тийм. Ингээд самар татсан юм шиг. Буржгар усан дээр тэгээд титэм зүтсэнлээдэг шиг санагдаад ах юм. Буржгар ус Ингээд хөвсөдгөө ингээд босгоцсон байдаг үстэй. Үсээ үгүй шүү. Буржгар усаа ингээд айгүй гоё бооцсон л байдаг. Айгүй гоё бооцсон хаа. За харин эртний Ромд амьдарч байсан бол бусад улс орнууд шиг үсээ бодохыг өрдөл бодох хэрэггүй байсан гинэ. Яагаад гэхээр цайвар үстэй эмэгтэйчүүдийг биеийн үнэлэгч гэж үздэг байсан. Тийм. Биеийн үнэлэгч гэдгээ ялгарч хүмүүст харуулахын тулд үсээ цайвар болгодог байсан юм байна. Тийм байна. Гадаа зогсож үйлчлүүлэгчээ олдог байсан эмэгтэйчүүдийн үс нь наранд гандаж цайрсан байдаг байж гэнэ. Боддогч хүн байж хөөрхий. Зүгээр л тэр. Гадаа гудамжин зогсоорн байгаад үсэн цайрчихгүй. Тийм байж. За, Ромын үсэлтэй хэв маягт Грекээс орж ирсэн нэг элемент байдаг нь урт буржгар үс юм гинэ. За. Харин биеийн үнэлэгчдээс ялгархын тулд чинэлэг эмэгтэйчүүдэд улаан, улбар өнгөтэй болгоход нэгэн үе мод байсан. За тэгээд бүр баячууд нь үсэндээ алтны үрдэс цацаж үсээ гангалж зэндарахдаг байсан. Тэгээ гарах болгонд алтны үрдэс цацаал тэгээд годомжоор нэг алтны үрдэс буулгаад явж байгаа юм. За. Бууралтгаас сүнсээ зайлталдаг ромчууд үс нь ялгүй бууралтж эхлэнгүүт үнс самрын яс өтийг хольж үсээ бараа өнгөтэй болгодог байсан гинэ. Өгт байхтай ч. Тэр өгтөнд одоо бас нэг учрал байна да тий. Өтний тэр нөгөө нэг юм нэлцгааг үнс самрын яс хоёроо нэлцгаагаар нь тогтоодог байсан баг. За магтчихгүй. Тий. Энэ будгаараа бас хөмсгөө тодруулж бодох нь нэгэн үе модонд орж байж гэнэ. Одоо тэгвэл энэ үеэс бас хөмсгөө будаж эхэлсэн юм байна шүү дээ тий. Тийм байна. Өрөнд буурлаа сайсны үндсэн дээр л будаг үсийг будах гэдэг асуудал үүссэн юм байна. Тийм байна. За хамтран айлгчаа ярьчаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 37 минут бас нэвтрүүлгийн хамтран айлгчаар гэр бүл төвтэй арга билег хотхон Family First гэсэн урайтаар хамтран ажиллаж байгаа. За. Ганцгаа өтөр хөрш бод болж байгаа. Одоо тэнд чинь баг 4-5 болох гэдэг шүү. Цэцэг чи би айрын бас сүйд сонирхцсан явж илээ. Чанцал. Чанцаас явж байгаа юм уу? За. Тэр нэг тийм нэг ойрхонтой шоуж яхад амрал болж байгаа. За хамгийн ихэнд ашиглалтанд орох байгаа нь манах блок. Одоо улсын комисс хүлээгээд авсан нөгөө нэг акт хүлээлцэх ажил гэхлээр одоо юу гэдэг улсын комисс хүлээж авангуудаа нэг 14 хоногийн дотор энийг минийгээ ингээд тэр дутуу хөтөөгөө гүйцээгээрээ гэл тэгдэг штэ тий. Одоо тийм үе шатандаа явж байгасан. За би одоо 3 сар дотор л яварч байсан байранда орчих юм шиг байна гэж хүлээгээд сууж ин да гэж. Сайхан найрлан да. Тэгээд би ч тэр өөр юм бодохгүй байгаа. За үндсэн 4,990 сая төгрөгөө. Ер нь АЕ блокуудад нь бол 3 өрөө бараг дууссан байл. Ер нь дууссан. Уг манай Ад одоо байр байхгүй. Бүр намайг авахд бараг байхгүйсэн. БЦД блокууд дээр 25-аас 110 м квадрат талбайтай орон сууцнууд цөөнтэйгээр үлдсэн. 80-аас дээш метр квадрат талбай бүхий орон сууцыг хаан банкны ногоон санхүүжилтээр буюу 125% онцгой нөхцөлтэй хүүтэй зээлээр авах боломжийг бүрдүүлээд байгаа. За, хүүтийн сангийн гудамжинд байрлалтай 800 айлын бизнес зэрэглэлийн ийм төсөл юм байгаа. Гэтэ одоо ингэн цэгт хоёр яруу орж байгаа штэ тий. Тэгээд тэр дэмэг ашиглалтанд ортол гаднах тогтчлолт бол одоо танаа байрнуудыг ашиглалтанд ортол манайх би одоо гэрлүүгээ явахдаа нэг жаахан тийм нэг онцгүй зам амаар явах юм байлаа. Гэтэ яах вэ тэгээд би танаасаа юм байрыг чинь ашиглалтанд ортол ингээд тэснэ. Наашаа харсан орцсон чинь нэчр гэсэн. Тэгэхээр нэг хактер тэр голын ажил руу ороод авахгүй. Тийм үү тий. За ашгүй. За тэгээд дээрэс нь энд нэг гоё юм байгаа. Голын банкны 360 үнэлгээгээр 3 дотоо бизнес зэрэглийн төслөөр үнэлэгдээд 125% хүүтэй онцгой гэрээ байгуулагдсан ийм борлуулалт хийгдэж байгаа. За тэгэхээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хойд бүсэд байрлалтай албан ёсоор үнэлгээ хийгдсэн ерөөсөө ганц бизнес зэрэглийн төсөл юм байгаа шүү. Сүхбаатарын талбайгаас ерөөсөө 2.2 км-ийн зайтай буюу хотын төвд байгаа. Тийм мөртлөө хажуудаа 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль 240 хүүхдийн цэцэрлэгийг ингээд өөртөө барьлаад улсад хүлээлгэж өгч байгаа. Улс бол сургуулийг нь бүр юу гэдэг лээ олон улсын стандарттай тийм хөтөлбөртэй сургууль болгож догчулж байгаа гэсэн байсан шүү. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 72.1 тэг 72.4 тэг ийм утаснаас аваарай. Тэгээд арга билег хотхон гээд гэрэл ярьж үтсэн болно, латинарч үтсэн болно, фэйсбүүк руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүл төвтэй арга билег хотхон хамтран ажиллаж байна. Баярлалаа.
За. Минийх уу таних уу? Минийх. За. Орчин цагийн Африкийн Кен, Танзани улсуудаар одоо нутаглаж байсан Мааса омгийнхныг одоо дайнч омог гэж бол хэлж болно. За энэ омгийн эрчүүд 15-аас 20 наснда нас бий төрсөн үедээ ургуулсан үсээ мал амьтны тосоор толийлгоод урт саваа зүүдэг гэсэн гинэ. Энэ нөгөө савнуудаа зүүцэн явж ийн өөдөлчээ. Юунда? Үсэндээ ингээд сайхан үсээ ингээд мал амьтны тосоор толийлгож байгаатай тэр үсэндээ ингээд саваа зүүдэг байх нь шүү дээ. Саваа мод. За харин нас явахын хэрээр дайчны статус нь нэмэгдвэл үсээ ингэж гангалдаг байсан. Харин нас залуу байхдаа болохоор хөвчөө таслуулаад толгоогоо хаалцалдаг байсан гинэ. За яванда том дайчин болсон гэж үзвэл үсээ мал амьтны гаралтай тосоор гялалзуулж одоо нэг дредлок болгоод толгоодоо саваа модоо зүүдэг байсан гинэ. За дараа нь зохиолчтой юу яаж хагаад захиалга өгж байгаад энэ Африкийн болон энэ Амазоны ширэнгэнд амьдардаг болон Африкт ч бас ингээд яг ингээд соёл нийгмээсээ тусгаарлагдаад өөрийн гэсэн иргэн шилбэггүй мөртлөө тэгээ өөрсдийнхөө яг уламжлалын дагуу амьдраад байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэр нөхдүүд дахиад энэ Папуа Нью-Гинэ гээд Индонезид бас ингээд ширэнгэнд амьдарч байгаа яг одоо нэг хүн төрөлхтний соёл хүндрэлтнээс дасраад амьдарч байгаа нөхдүүд эдгээр байдаг. Ийм нөхдүүдийн онцлог юмнуудыг зохиол болгоод өгөөч гэд гуйна. Тэнд бол сонин юмнууд үнэхээр их байгаа. Үнэхээр их байгаа. Ялангуяа энэ тэр нэг үс мүс энэ нэг уруул буруудаа цолдог биеийн дотроо шавар мавар хийдэг нөхдүүд эдгээр ч бол тэрнгээр л байгаа штэ. За тэгэхээр одоо хэдүүл Аз руу иржээ. За 12 дугаар зууны үеийн Японд амьдарч байсан бол та одоогийн Суман нар шиг үсний цэцэлтэй байх байсан. За үсээ ингэж дээрээ овоолон чангалж боож тогтоох нь эртний хятадаас уламжлалтай гэж үздэг. Гэхдээ Япон улсад чонмажэ гэдэг энэ үсний цэцэлтийн дагуу эрчүүд зулаа хэсгээ халзалж тэгдэг штэ юм үсцэн байдаг штэ. Хоёр талаас нь тарлаар нь ургасан үсээ зулаа дээрээ боож тогтоодог байсан. Харин энэ үсийг нь тайрвал ичгүүр гутамшигт хэрэг болох бөгөөд үсээ дастууслаас угсан дээр гэдэг үзэл самурай дайчдын дунд байсан гэж байгаа. За самурай дайчны нас яваад үсэн шингэрээд ирэхийн цагт үсээ дээрээ боож чадхаа байнгутаа хуурамч болттой үс нааж нэр төрөө хадгалдаг байсан гинэ. Хамгийн хэцүү нь халуун наранд нөгөө хиймэл үс нь гулсаад ороод ирдэг байсан болохоор самурайн нэр хүндэд их л хэцүү байдаг байжээ. Гэхдээ 19-р зууны үед үсээ ингэж боох нь бараг шахуу нүгэл болоод ирсэн. Түүхийн зарим их сурвалжууд дээр бичснээр бол ингэж боохыг нь хааны гэр бүл хориглосон ч гэдэг юм байна лээ. За тэгэхээр энэ самурай буюу энэ одоо японочдын ч нь бол одоо ер нь энэ самурайгийнх нь философи гэж нэг амар философи байгаа. Тэр философи нь бол одоо ч энэ японочдын өндөр хөгжилтэй холбоотой гэж үздэг. Тэ нэг тийм ингээд нэр төрөө алдсанд ороод үхий гэдэг философи шүү дээ. Би нөө Геша киног үзээд тэгээд ямар тэр үсний эмэгтэй хүн талаасаа л ярьж байгаа штэ тэр ингэсэг тавьж байгаа тэр кимоно ямар айхтар учир жанцантай байдгийн тэгээ одоо манайхан ч нөгөө нэг одоо үе тунхаар гэдэг нөгөө нэг манай дотор бас торог үнтэй янз бүр байгаа штэ яг тэрнтэй адилхан кимононоос учир жанцантай байдгийн байна. Тэгээ дээрээс нь тэр үс мүсээ самж мамж байгаа нь маяг штэ бас би бол тэр Геша гэдэг кинон дээрээс вау гэж харж байсан ах. Энэ эмэгтэйчүүдийн гоёлын талаар ярьсан ч гэсэн сонирхол байх юм. Харин тийм. Одоо жишээлбэл би Бангладешт байхад зүгээр наашаага буцах гайл бас нэг хэдэн төгрөг байгаад тэгэхээр ер нь тэр нөгөө нэг юм сайрыг гэдэг штэ. Хүүхнүүдийн ингээ бие ороодсон байдаг. Сайрыг гэдгийг нь удалж авъя гэсэн чинь бүр $10 ч байдаг юм лээ. Хямдхан гэсэн үг штэ. Тэгээд бүр $10,000 ч байдаг. Тийм зөрүүтэй үнэтэй сайн сайрын байна штэ. Хамгийн сайн үнэтэй сайрын бол хормын бөгжин дотор ингээ багтаа гардыг гэсэн. Бүрүү. За. Хормын бөгжин дотор багтаа гардаг. Тийм гоё нэмэх материалтай байгаа юм шүү дээ. Тийм уян юм байдаг гинэ. Тэгээд зарим нь одоо тэр би бол тэрийг дэгстүүлж ийл гэж бодсон. Хуравчнд багтдаг гэдэг байгаа байхгүй. Бүрүү. Тийм бүтэн сайрын хуравчнд багтна гэхэлэр чинь баг аалзны шүлсээр хийцэн юм байх юм уу яах юм. Тийм юм шиг л байх гэдэг байгаа байхгүй. Гэтэ одоо нэрээ бас дараагийнхаа New Art булангаараа одоо яг тэр нөгөө нэг кимоно тэгээд хамбуг эднэрийн бас бүр ингээд
хүүхдийн сайри тэгээд яг яаж өмсдгийг те ямар учиртай байдгийг тэр мөрийг бас яриул бас сонирхолтой юм байна. За одоо бүгдээрээ 17 19-р зууны үеийн Европт Францын үсний засалт нөгөө модонд орж эхэлсэн энэ талаар яриа заяа. За нэг ялангуяа Францын хаан 14-р Лю өөрийн сурвалжит гарал угсаага үсээрээ дамжуулан тодотгох, нотлох, сайрхах энэ модыг их хөгжүүлсэн хүн гэж үздэг юм байна. Гэхдээ толгойдоо ингэж хиймэл үс зүүж одоо нэмж зүүх болсныг нь хоёр шалтгаантай гэж тайлбардаг. Нэгдүгээрт Лю хаан хүүхэд байхдаа маш гой өтгөн намирсан ийм буржгар долгионтой өстэй байсан ч том болохдоо төр улсын хэрэгээс болж стрессээр байгаад өсөн шингэрч багассан гинэ. Тэгээ хүүхэд насныхаа үсийг одоо иргэн нөгөө дурсахын тулд ингэж хиймэл үс хийлгэж зүүдэг болсон гэж нэг тал нь үздэг. За нөгөө талаас Лю хаан толгой хавцаанаа ямар нэг согогтой байсан учраас ингэж томоо багсаасан хиймэл үс зүүдэг болсон гэж үздэг юм байна. За аль нь ч байсан гэсэн хэрвээ энэ үеийн Европт төрсэн байгаад баян байсан бол ингээд нэг хиймэл үс сагсалзуулаад пүтэл ногоошгол юм явж харин тий. За яг ийм одоо бид нар бол нөгөө нэг ийм ломносо кинон дээрээс нэм тэр чинь бол тий гуржгал цагаас хардаг штэ тий. Гэтэ ийм яг хар ус ийм урт хар ус дээр 1-р Петр хааны зураг ийм хар устэй байдаг штэ. Тэрээс санаж байгаа бол тий яг одоо Лю байна те. Люгийн үеийн нөгөө нэг баатрууд чинь нөгөө шадар 3 зэрэг штэ. Шадар 3 зэргийн Артос Мартос чинь бас нэг иймэрхүү үстэй байгаа шүү дээ. Дартнян эдэр чинь тийм иймэрхүү үстэй байгаад байдаг үстэй. Одоо нөгөө нэг одоо тэр нөгөө нэг Гардмарини период гэдэг нэг Орсын кино байдаг шүү дээ. Тэр чинь бас шадар 3 зэрэг. Анастасия Севстамая гэж нөгөө нэг Баярскигийн тоглодог. Тэн дээр чи яг ийм үстэй. Одоо тэгээд хамгийн өндөр зэрэглэлтэй том лагууд нь болохоор ийм урт буржгарыг тэгэнгүүтээ тэр нэг цэргийн сургуулийн нөхдүүд нь болохоор арай ийм жижигхэн хоёрхан иймтэй нэгхэн ийм юмтай хоёрхан ийм юмтай энэ бас нэг ийм зэрэглэлийн илэрхийлээд ах шиг байгаа тий. Ломносов дээр бас айгуу тодорхой гардаг. Ломносовын одоо бүр мундаг том эрдэмтэд нь ийм урт одоо олон буржгар ийм болж ирнэ. Актимийн гişүүд нь ийм урттай болж ирнэ. Ломносов ч дөнгөж нөгөө актимд очихдоо ганцхан иймтэй нэг гачин юм тавьсан явж байгаа. Тийм. Яг үнэн. Тэгэхээр энэ тэр хиймэл үс нь бас яг зэрэг зиндагийн тогтоож өгөөдлөдөг гэсэн юм байна л да тий. За тийм. За төгсгөлд нь Христийн сумын халзан толгойтой санаартан залуусыг бид киноноос их харж ирсэн да. Яг ингээд нэг тэд нар чинь нэг халзан биш шүү дээ. Тийм. Зөвхөн дээдлийг нь халзлаад захыг нь үлдээсэн байдаг. За энэ тоншуур гэдэг үсний цэцэлт уг гарвал шалтгаан нь тодорхойгүй ч гэсэн дундад 100 Ромын хаан тулсын үеэс гаралтай гэж үздэг юм байна. За. Гэхдээ зэрүүс харахад халдсан зулаагаа тойруулаад үс үлдээсэн энэ засалт бас лаг утгатай гинэ. Христийн үнэнч барлаг гэдгээ нотолсон санваартнууд ингэж үсээдснараа толгой дээрээ алтан дитэм тавьж аврагч эзнийхээ ивэлд багтсан гэж үздэг бай. Учиртай гинэ. За. Өөрийнхөө энэ гялан толгойг алтан дитэм гэдээ ойлгож байна шүү дээ. Тийм. Тийм тэгж ойлгодог байна. Тэгээ ер нь ингээ хараад байхад би юуныхныг бол сайн мэдэхгүй байна. Одоо муслим шишинтнуудыг сайн мэдэхгүй байгаад байна. Гэтэ тэд нар ингээд нэг актер халдсан байгаад байсныг бол сайн мэдэхгүй байна. Гэтэ ийм амар урт устай байсныг бас мэдэхгүй байна. Тэгэхээр тэр нэг ийм нэг молдоо нар чинь нэг ийм нэг сонирм малгай өмсчдэг. Тэрнийхээ доор бас халдсан байж байгааг ч үгүйсэхгүй юм байна. Буддын шишин бол тэртээ тэргүй санвартан хүн бол халдсан байсан. За тэгээд буддын шишний тэр халдсан малцсан бол би боддөг шүү дээ. Тэр олон хоног бясалгаж тэр нөө нэг гэгэрл нирванд хүрэхийн тулд Исванысын оргилд хүрэхийн тулд тэр их удаан сууж бясалгадаг. Тэр үед нь тэр чинь урт усаа өвөл нөгөөтг нь бөөсдөж хамаатаад бүр аюул болох байлгүй. Тэрнээс л сэргийлдэг байсан байлгүй. Тэгээ надад бас нэг санаа төрлөө. Бас энэ Нью Арт булангаараа дан гадаад хамбуг мамбуг гэхгүйгээр одоо сая аймын бүтэн 1 сарын турш 2 сарын турш одоо ингээд юу ялаа штэ. Монголынхаа үндэсний дээл хувцсыг өмсөж суулаа штэ. Тэгэхээр одоо яг ястан үндэстэн ясны бас тэр Монголынхоо даргаан гихнэрийн хувцс ямар байсан те загчингууд юу өмсдөг байсан. Энийг бас яг ингээ гоё нарийн детальчилж яриул бас сонирхолтой юм байна. Юугаараа ялгаатай юм. Яг үнэн тийм.
За энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 7-ны Баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг суурайтаагаар New Art булангаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүл төвтэй арга барилыг хотхон Family Force гэсэн суурайтаагаар за мөн үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суурайтаагаар NBL глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ үлээ авч сонссны дараа хөгжөлтэй хөнгөн байцгаа гэсэн уриатаагаар Яна нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3